За сайн байцгаана уу. Ингээд хөл бөмбөгөөр дэлхийд алдартай Уругвай улсад ирсэн байна. За тэгээд Уругвай улс маань бол 3 сая 500 мянган хүн амтай. Ерөөсөө Монголд яг адилхан хүн амтай. Тэгвэл дэлхийн хамгийн авилгагүй 20 улсын нэг. Одоо маш авилгын индексээр 19-т ордог. Одоо маш авилга багтай улс. За тэгээд энэ улсад ирсэн байна. За тэгээ юуны өмнө бол мэдээж Монголын ажлын байрны хамгийн том нэгдсэн платформ Занга юм байна. Занга цэгмэн Монголын иргэн бүрд ажлын байр. За мөн тэгээд энэ доогуур гарч байгаа банерыг та бүхэн харж байгаа. За Shopee Hub хятадын үйлдвэрээс та өөрийн хүссэн бүх бараа бүтээгдэхүүнээ 21 аймаг 9 дүүрэгт бол ингээд шууд хөргүүлэн авах юм боломжтой. За ийм Хятадаас шууд захиал Shopee Hub цэгмэн. Тэгээ өнөөдөр бол маш ийм хүүтийн зэврэн өдөр байна. Ер нь яг энэ миний байх нэг 4 хоногт бол их л хүүтэн тэгээ бороо мороотой ийм үе таарчлаа. Тэгээд нэлээд зузаан хувцлаад авчлаа. За тэгээд юу нь бол ийм юм байгаа. За энэ Уругвай улс бол одоо хамгийн нөгөө үлгэр жишээ одоо ярьж болох Монголтой ойролцоо хүн амт улсуудын нэг. За ингээд Уругвай улсын хувьд бол Уругвай улсын хувьд бол одоо эдийн засаг бол маш өндөр. За Монголоос бол одоо 2 дахин илүү дотоодын нийт бүтээгдэхүүнтэй. За мөн тэгээд ад жаргалын индексээр бол дэлхийд одоо бас нэлээд дээгүүр тэргүүлдэг юм аз жаргалтай иргэдэн байдаг ийм улс юм байгаа. За тэгээд энэ жишээлбэл одоо уул уурхай муурхай гэдэг юм нэх байхгүй. Зөвхөн энэ хөдөө аж ахуйгаараа одоо ийм өндөр орлого олдог ийм улс юм байгаамаа. За энд ингээд мөнгөн дэвсгэртүүд зоосмос байх шиг байна. За тийм байна. Хуучны идэл болтой юм байна. Тэгээд би бол одоо энэ манай буудлын хажууханд тэгээд ийм олон нийтийн бас газар байхаар нь сонирхоод алхаж байна. Тэгээд ер нь бол эдний юу л та энэ авилгалын индекс айгүй бага байгаа нь эдний одоо нөгөө ерөнхийлөгч нь нэлээд үлгэр жишээ ерөнхийлөгч байсан. Одоо дэлхийд бүр алдартай нөгөө хамгийн одоо ядуу ерөнхийлөгч гэж хэлэгддэг. Ерөөсөө өөрөө маш энгийн амьдэрдэг. Тэгээд түүгээрээ бол ингэж төр засгаа яг энэ одоо өөрийнхөө соёлоор удирдах ингэж бол ийм авилга багтай. За ийм ад жаргалтай улсыг бол бүтээсэн юм билээ. Тэгээд эдийн засаг нэлээд өндөр хөгжсөн улс учраас бас л нөгөө өмнөх улсуудтай адилхан юу ихтэй цагаач нар айгүй ихтэй. Одоо Венесуэл болон Куб Мубайс ирж хүмүүс энэ ч хууль бусаар амьдраад за тэгээ 8 панз ман зүсрэгдэг. За ийм бас улсан байгаамаа. Барилгын хэж хүрэн зураг төсөл барилга угсралт Richmond Consulting. За тэгээд энэ хүмүүс маань бол ард иргэд маань Испани колони байсан. Испани хэлээр ярьдаг. За тэгэхээр ойлголцоход бол тун хэцүү. Одоо тэгээд татаа тунгаадж барьж байгаа л ойлголцсон доо. Англи хэлтэй хөтөж хайж үзлээ. Тэгээд үнэхээр олдсонгүй. Ер нь бол олдох нь их хэцүү юм байна. 3 сая 500 мянган хүн ам цөөн болохоор за энэ та бүхэн миний Аргентины бичлэгийг үзчихсэн бол одоо энэ ч яг Аргентины хөрш улс шүү дээ. Тэгээ ийм нөгөө цайны соёл байдаг. Ингээд ууга замдаа явдаг. За тэр бол бас байж байна. За ишээгээ хүнсний хэсэг ороод ирж байгаа юм шиг байна. За тэгэл юмхнаар юм хин гэдэг шиг ингээд аалц маалц хэлэнц. Аалц маалц хэлэнц. Одоо тэр нөгөө нэг цаа угаад байна шүү дээ тий? Тий месси. I know. Тий энэ багхгүй юу? Ингээд энийг сорж угаад идэв. Es para tomar mate. Sí. Mira, así, toma.
За, gracias. За. Иймэрхүү байна. Ер нь бол ийм юм билээ. Өчигдөр би нисэх буудлаас буугаад нэг зүйлийг анзаарлаа. Энэ их гоё тийм юу хүмүүс байлээ шүү. Айгу зөөлхөн, тэгээд тийм тусархаг, тийм их гоё тийм юу хүмүүс байлээ. Зочломтгой ч юм уу нэг иймэрхүү нисэх буудлын дээр буугаад би их ажилласан л да одоо нисэх буудлын ажилтнууд нь жишээлбэл тийм айгу гоё хүмүүс байгаа байхгүй. Амар тусархаг, хил гайл майлаас эхлээд за нэг иймэрхүү бас хүмүүс байлаа шүү. За энэ яста өмнө нь огт харж байгаагүй нэг юм машин байна. Chevrolet машин байна. Хэдэн оны машин бол одоо дааш хэд ойлголцохгүй л дээ. Юм л ачаад байгаа бол тэ. Хола. За нэг юм машин байна. Энэ бараг 1950 оны машин байна. Дотроо болохоор кабин. Иймэрхүү юм байна. Судал модалтай. За бас сонирхолтой те. Ийм машин одоо ингээд оргын усад зөвшөөрөгдөд замын хөдөлгөөнд ороод бас явж идэг. За гудамжинд бас ингээд амтан зарж идэг юм байна. Хөрхи. Гой өнгөтэй шувуунууд туулай. Энэ шүү. Энэ дотор юу байгаа юм бэ? Энэ бүр жижигхэн тэгдэх хэрүүд байх шиг биш тийм. Ямар хөрхи. Жирх юм уу? За нэг хулгай шиг нэг юм амтан байдаг ш. Тэр амтан л байна ямар ч байсан. Hola señor. Hola. Ка. За энэ ер нь ийм юу их байгаад байна шүү. Таг хуучны ийм машинууд. Төлбөл бол зэрлэг барилттай юм ба шүү дээ. Ийм машинууд яагаад ингэж энэ ч айгүй их таарад байна. Нилээн бандгаар өргөн. За дахиад бас нэг ийм машин байна. За доторхын үзэж харуул бас харж болно гэж ах хэлэх шиг боллоо. За ингээд хөгжимтэй механик ийм дотортой байдаг юм байна. Зэ. Gracias. За ингээд иймэрхүү машинууд их таарад байх болтой шүү. За тэгээд мэдээж гудамжны уран бүтээлчд бас байна. За яшин хайгууч яа. За бас л энэ чинь тэгээд амьдрал сайхан цэцгэлж штэ. За энэ хэсэг Эрдэнэсийн аралтай хэсэг юм шиг байна л да. Монголын наран туулзахтай үүдэг Эрдэнэсийн арал гэдэг штэ. Тэгэл ийм жижиг шажиг юмнууд, сонин юмнууд айгүй их зарагдж идэг. PlayStation-ээр гарч үйж байгаа шиг те. Энд шагаа биш штэ. Энэ шагаа хуучин хүүхдийн тоглоом. Гутал хэл. За ингээд Эрдэнэсийн арал руу ороод ирж байгаа юм байна. Компьютер утаснууд бас байна. DVD PlayStation-ы тоглоомнууд юм байна. Ийм дугууны суудал хүртэл зарж явах юм. Хооч. Hola señor. Uruguay. Sí. Uruguay señor. Hola. За Uruguay хүмүүс байна. Ер нь би түрүү ингээд хүмүүсээс асуугаад яваад байна. Энд яг нөгөө чийл шиг гадны хүмүүснийх юм зардггүй юм шиг байх юм. Энүүгээр бас ингээд дүүрэн. Hola. Uruguay, señor. Sí, hola. Gracias. Тэр Uruguay хүн байгаа үстэй ингээд. Тэгэхээр энэ өөртөө бол яг энэ юмаа юу н зараад байна шүү. Түрүү бас би явж байгаад асуусан яг нөгөө хүнсний хэсгэр нь. Тэгээд эн чинь нөгөө ядуурлан 10 хувьтай гэж байгаа юм. Одоо 350 мянган амьсгааны төвчнөөс доогуур хүмүүс амьдардаг гэсэн үг. Тэр хэдэн л энүүгээр ер нь одоо бас юм ирж авдаг, зарддаг ч юм уу
байж таах гэдэг нүгөө юу. За энүүгээр бол дан ер нь комиссийн хувцснууд их ороод ирэх шиг болох юм. Тийм байна. Хуучин хувцснууд байна. За энд бол тэгэл нөгөө өдөрлөг хуучны юмнууд хасаагүй байна. Hola. Uruguay. Señor Uruguay. Sí, Uruguay. Gracias. За тийм байна. Ер нь бол Montevideo. Sí, sí, gracias. No, español. Gracias. Gracias. За, таач хэл ойлголцохгүй юм да. Уругвай хүмүүс байш уу бүгд ер нь нэгч гадны иргэн сая хэлсэнгүү. За ингээд жоохон яваад хэлсэн чинь нөгөө миний одоо ирэхээс өмнө интернетээс уншснаас жоохон өөр юм шиг санагдаад явчлаа. Hola, Uruguay. Uruguay. Uruguay, señor. Gracias. Жоохон интернетээс уншижснаас өөр юм шиг болоод зөв мэдрэмж төрчлөө яг зөв би яг энэ буудал манай буудлыг бас иймэрхүү газар нь одоо байрлсан байж болно л доо. Тэгээд хола байрлсан байж болно л доо. Тэгээд өөр зөндөө газараар явж үзнэ. За нэг Uruguay. Hola, ¿cómo anda? Hello, man. What's your name, sir? What? Your name? My name is Sebastian. Sebastian. Are you Uruguay? I am from Uruguay. I'm from Uruguay. I am from Uruguay. Yeah. This is from what country? I'm from Mongolia. Mongolia. Well, Yeah. very nice. Very Nice. And I have a question. Yeah. How good, nice country is Uruguay? How is the country? Nice country It's is a Uruguay. nice country. Nice. Yeah. The best in South America. West in South America. Best in South America. And what's your job? What you do? I am. My job is telephone. I sell telephone. I sell telephone. Yeah. Cell phone. Утас зард юм байл дээ. Америкэн надаас 50 юу нэхэд гуугаад байгаа байхгүй юу? Are you going to airport? I want to buy the airport. Yeah. You need 50. Yeah, I will give you. Yeah. And can you do my local guide? I am your local Yeah, guy. do you have a WhatsApp? Yeah, I have. Let's contact WhatsApp. I give you. Yeah. Okay. You have to write. Yeah. Okay, my friend. And I'm alone, solo traveler. No one, I don't know anyone. I don't know anyone here. Do you know anyone? Yeah, people don't speak English. No, anybody speak English? I'm going to Main Square. Okay, very I'm going nice. to Main Square. Yeah. Very Thank you, man. Thank you. За манайхаа түрүүлээж байгаарай. Би нэг юм хоёр шин мэдээ дуулгах гэсэн. За хамгийн ихний шин мэдээ маань бол цэрэрэн гэж одоо миний энэ Сидр Батангаа ингээд YouTube-ээс одоо өөрийнхөө гар дээр хүлээн авлаа. Тэгээд яг үнэн хэрэгтээ надад бол энэ Сидр Батанг хэн өгж ийн гэхлээр та хэд маань бол энийг ингээд надад өгж байгаамаа. Тэгээд ингээд миний сувагтай хамт аялалтай маань хамт тийм ээ YouTube блогтой маань хамт ингээд байдаг та бүхэндээ маш их баярлалаа гэдгийг одоо илэрхийлье. За ингээд хоёр дахь хүргэж байгаа шинэ мэдээ маань бол Unitel-ийн дараа төлбөрт үйлчилгээ шинжлэгдэжээ. За яаж шинжлэгдсэн бэ гэхлээр та яг өөрт тохирсон багцаа өөрөө бүтээх ийм боломжтой болсон байна. За жишээлбэл та одоо гар утасны дуудлага мессеж баг ашигладаг тийм ээ. Дата интернетийг илүүтэйгээр ашигладаг бол яг өөрт одоо тохирсон тэр датагаа өөрөө бүтээх юм байна. За ингээд энэ нь яа гэсэн үг вэ гэхлээр одоо Unitel-ийн багц маань Plus, Priority, Premium гэсэн одоо ийм гурван янзын одоо багцаас бол та ингээд гар утасныхаа Unitel-ийн аппликейшн руу ороод ингээд шилжих одоо ийм боломжтой болж байгаа юм байна. Одоо жишээлбэл та 88 ГБ-ийн датаг сонгосон тохиолдолд тийм ээ. За одоо 3 дахин илүү интернетийн хурдыг ашиглах нь байна. За мөн дээр нь та ингээд лавлах төв рүү холбогдоход
ямар нэгэн одоо саадгүйгээр ингээд шууд очргүйгээр тэр лавлагтай нь одоо холбогдоод өөрийнхөө асуултуудыг асуух ийм боломжтой болох юм байна. Дээр нь та хувийн туслагтай бас болж байгаа юм байна Unitel маань. За тэгэхээр та ингээд яг өөр тохирсон багцаа ингээд өөрөө бүтээх энэ боломжийг та яаж ашиглах вэ гэхээр Unitel-ийн гар утасныхаа Unitel-ийн аппликейшн руу ороод ингээд энэ багцаа өөрөө бүтээх нь байна. За ингээд бичлэгийн одоо үргэлжлүүлэн үздэсгэе. Ингээд тэгээд төв хаваар нь бол ингээд ер нь годамжинд ингээд шууд унтж байгаа хүмүүс бол айгүй их байт юм. Тэгээд саяны залууг ойлгосонгүй утас зардаг гэж байгаа юм тий. Тэгснээ сая камера унтаагаад би нэг 50 гэдэг чинь Монгол мөнгөөр нэг 4,000 төгрөг надаас гуйсан юм л та. 4 юм уу 5,000 төгрөг. Тэгээд тэрийг өгөөд би бас нэг англиар ярьдаг болохоор хөтчөөр авчий гэж бодоод тэгээ уцаас солилцох гэсэн чинь ээжийнхээ утсыг өгч чинь надад утас байхгүй энэ манай ээжийн утас тэгээд чи залхуул надтай холбогдож болно гэд тэгээ өөрөө утас зардаг гэд за тэгээ сайн ойлгосонгүй ер нь бол нэлээ хүнд гарал юм шиг байна л та тий одоо гэр оронгүй утас мутсгүй яг юу хийж амьдэрт юм бол ямар ч жижиг сажиг англиар ярьцдаг учраас надаас бол ингээд ямар ч 5,000 төгрөг авч чадлаа. За тэгээд одоо би яг төв талбай руу нэрж чинь ерөөсөө энд ойрхон байгаа. Тэгээд төв талбайгаас нь бичлэгээ өргөжлүүлье. За энэхүү төв талбай руу орж ирж байна. За тэр бол Президенсиа Уругвай гэдэг энэ ерөнхийлөгчийнх нь одоо ажлын офис, ордон гэж хэлэх юм уу те. За ийм даруухан. За ерөнхийдөө ийм юм байна. Одоо би ингээ өчигдөр диспутал муудлаас хэрэгтэйс хүртэл ингээд анзаарлаа. Яг энэ Уругвайд бол тийм орчин үеийн одоо гоё өндөр тийм шил тойл болсон байшин барилга их ховор юм байна. Одоо байгаа нь ганц тэр ч юм уу тэгээ нэг хайхтар гоё биш. Ер нь бол биш үү? Яг энэ хотын төв бүв нь бол Улаанбаатараас гоё биш юм биш үү? Одоо ингээд яваад ингээд анзаархад. За тэгээд энэ болохоор энэ Артигас гэдэг энэ Баатрийнх нь хөшөө юм билээ. За тэгээд 1800 онд бол одоо Испани Португалийн колоноос гарахад одоо маш дайчин баатарлагаар одоо тэмцсэн ийм Баатрийнхаа хөшөөг нь тавьсан. Одоо монголоор ярил манай Монголын Бодоо, Данзан, Сүхбаатарч байдаг юм уу те. За иймэрхүү утгатай хөшөө юм билээ. Тэгээд энэ хөшөөнийхөө энэ доор бол юу яаж байгаа юм бэлээ. Энэ Баатрийнхаа одоо шарлыг нь ингэж байршуулдаг юм билээ. Тэгээд бас тийшээ нь орж үзье. За энд нэг жуулчин болттой байна те. Ингээд Баатрийн маань шарил хөшөө энд байна. Ийм хоёр юу хамгаал зогсдог юм ба шүү дээ. Би сүнээр юм болов гэж харсан чинь нүдэн нэнвчаад жинхэнэ харуулууд байна. Хүнд харуулууд. Амьдралцсан болтой ингээд байж идэг юм байна. Ингээд харуул маань. Ола. За ингээд харуул бол хөдлөхгүй бай. Нөгөө англи тус байдаг штэ. Ийм харуулууд хөдөлтгүү. Тэгээд ойртоод бие биенд нөхрөх юм бол амар уурладаг. Тиймэрхүү юм шиг байна. За ингээд талбай хажууд маань Солонгос хоолны газар байх шиг байх юм. Ямар гоё юм бэ? Энэ Нүрэ-Бан Кобоги гэж би ч бас Солонгост ажиллаж исэн хүний хувьд бас уншичаад идэх юм аа. Тэгээ ярьж чадахгүй. Ажлын хэдэн хэл байсан одоош бүр мартсан л та. За тэгээд нэг сайхан Солонгос хоол идъя гэж бодож байна. За нэг ингээд Солонгос хоол идсэн чи өстой айгу гоё санагдаж байна. Одоо ерөөсөө таарсангүй шүү дээ Солонгос хоол. Тэгээд сайхан Солонгос хоол идчихээ. Тэгээд дараагийнхаа газар руу явна. Даа чи юм аягна айгу жижиг юм байна. Яг нөгөө Солонгост байдаг Солонгос хоолнуудаас хамаагүй жижигхэн порцтой юм байна. Гэхдээ амт нь болгоо юм нөө. За энд бол бас нэг огцрох амархан ажиллаа хий гэдэг жагсаалын Уругвай хувилбар нь юм байна л да. Одоо энд ингээд нэг юм уртсан байхын ч гэдэг юм уу нэг юм барьсан байгаад нь шүү дээ. Нэг баахан урай лооцсон юм тэр. За энд одоо ингээд ерөнхийлөгч мөрөнхийлөгчийнхээ зураг мургийг тавьсан байгаад байна. За тэгээ сая би энийг Google транслатор энэ дотор байгаа хүмүүс бол англиар ярихгүй юм байна. Орчуулад gracias.
орчуулад ингээд учир шалтгааныг ойлголоо. За энд юу болоод байна гэхлээр биш үү? Одоо энэ Ургийн улсын нийслэлд ингээд ус айгүй дутагдж байгаа юм байна л да. Усны дутагдалд орж байгаа юм байна. За тэгээд ямар шийдвэр гаргаж ирвэ гэхлээр энэ нэг юм Проекто Нептуно гэдэг ийм төсөл хэрэгжүүлээд за энэ төсөл нь ямар учиртай вэ гэхлээр энэ өөр одоо гаднаас одоо тий өөр Монтевидеогоос гадуур хотоос ингэж ус татаж аваад за тэгээд тэр усыг нь бол хувийн компаниудаар энэ нийслэл хот руугаа заруулах гэсэн ийм төсөл хэрэгжиж байгаа юм байна л да. За тэгээ энийг бол эсэргүүцэж ерөнхийдөө жагсаад одоо ийм эсэргүүцэлт илэрхий суулт хийж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ингэж чинь үндсэн хуулинд нь болохоор 47 дугаар зүйлд нь ус бол одоо хүн бүрт нээлттэй ингээд ард түмний өмчөө гэсэн ийм заалттай юм байна л да. Тэгээ энийг ингээд төр усаараа хангах байтал одоо хувийн компаниар ингэж нийлүүлж явах гээд байна гэд ашиг хийж зарах гээд байна гэдэг ийм эсэргүүцэл юм байна. За тэгээ энд бол ерөнхийдөө тайлбарлаад байх шиг байна. Нэг ийм тарах хуудас мууцаас аваад ирсэн. Тэгээ хөө нэг иймэрхүү эсэргүүцэл чинь нэг манай Монголын дүүнер чи бол бас жагсвал бас үе үе нэг эвгүй жагсчих гад бас үзчих гээд байдаг бол болцсон байлээ. Бас талархууштай санагдсан шүү. Энд бол энэ охин маань ингээ ганцаараа сууж байна. Энэ бороо бол бас нүцгэн амар явж чинь тий. За тэгээ дүүнэр минь одоо буруу зөрүү гэж бодож байгаа юм байвал ингээд эсэргүүцлээ илэрхийлээ тэмцээд байх хэрэгтэй юм аа. Google Translate дээр энэ цэцгийн утгыг тайлбарлууллаа. Тэгээ энэ цэцэг бол ингээд бас усаа бэлэгдэж байгаа юм байна юм цэнхэр өнгөтэй. Тэгээ ингээд төр ус мусаа ингээд тий одоо хариуцаад ингээд хот мотоо усаар хангах байтал юу хувийн хөвшил дунд нь оруулж ирж ингэж ашиг хийж заруулах гэдэг юм бэ гэдэг ийм эсэргүүцэл юм байна. За энд бол ингээд манай огцрох амархан ажиллаа хийх хөдөлгөөнийхэн байна. Өрөөл ууцсангоо бичиж ах шиг байна. Hola. Hablas inglés? Sí. Sí. What meaning of this board? It says, ay, no sé cómo decirlo. 자, for water. Right? For water. Yes. Yes, yeah, you know. Yeah, good luck. Thank you. I love prostators. I love prostates. Gracias. За ямар ч ингэ усныхын төлөө тэмцээд байна шүү. Бала. За дүүнүүд цугал өшөө олдуулаа бол сайхан үзэх хэрэгтэй шүү дээ. За энэ болохоор одоо энэ Монтевидео хотын хайрын бэлэг тэмдэг болсон ийм усан оргил үргинэ. Тэгээд домг нь болохоор одоо ингээд тэ нэгэндээ дурлсан хүмүүс энийг ингээд нэрний үсгээ бичээд цоожлуул хайраа ингээд түгжиж байна. Хамтдаа эргэж ирнэ гэсэн одоо ийм агуулгатай юм байна л да. Тэгээд нэр мөрнийхээ ихний үсгийг бичсэн яг байна уу? Энд байх шиг байна тий. Энэ бол ер нь нэлээд бас зайгүй болцсон шахуу юм уу? Яг зайгүй болцсон ч гэсэн нэмэл түгчээл ингээл яваад ах юм байна л да. Тэгвэл бол нэлээд хуучирсан энэ минь бол одоо айгүй удцсан сойжнууд шүү дээ. За бас нэг юм бэлэг тэмдэг байна. Тэгээд одоо яг энийг түгчээр тэгээд насаараа сайхан амьдрдаг ч юм уу гоо ч юм уу одоо бэлгэдлэл юм л та тий. Манай Монгол бол өөр шүү дээ. Гадаад хүмүүс хайраа гэж салаад байхад монголчууд хоорондоо хүүрээ гэд насаараа амьдрдаг ач илүү нэг ийм үг байдгаа тий. За энэ хавь нь бол битүү ингээд ийм хуучирсан цоож юм байна. Яг цаг ингээд агуу хайрын бэлэгдэл усан ориглоор ийм зүйл байдаг юм биш шүү. Нөгөө ижил хүүснүүдийг хүлээн зөвшөөрсөн гэрэлтийг хүлээн зөвшөөрсөн улс гэдээсэн шүү дээ. Тэгээд яг тэрэнд зориулсан одоо тэр тий энэ хөшөө нь бол энэ юм байна л да. Тэгээ энийг сая би орчууллаа. Тэгсэн ингэсэн үг юм байна. Олон одоо ийм ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг бол хүний амийг хүлээн зөвшөөрч байгаатай адилхан гэсэн нэг иймэрхүү утгатай юм байна л да. Тэгээд ингээд нэг ийм болон байд юм байна.
За тэгээ энэ буланд нь бол бүр 1971 онд ийм юу байсан байгаа байхгүй тий. Одоо ижил хүстэн хүн байгаад шүү дээ. За тэгээд энэ ч одоо бүр хэдэн онд юм бэ? 1929 он, 35 онд манд хүртэл ийм ижил хүстэн бүгд энэ бол ерөөсөл одоо бүхэл цаг үед байсан зүйл л дээ. Бүхэл улсад байгаа. Зүгээр тэрийг ил ингэж гаргаж илэрхийлдэг болон илэрхийлэх боломжгүй улс гэдэгт л ялгаа байгаа юм шиг байгаа. За тэгэл энэ чинь ийм графитууд энэ төр зурцсан. Тэгээ ийм нэг ийм олон янзын тод өнгө чинь нөгөө юу байгаад идэх штэ. Яг нөгөө LGBT энтрийн гол одоо нэг ийм өнгө нь байгаад идэх штэ юм олон өнгө ийм холилдсон. Тэгээд яг зүгээр таад юу гэж боддөг юм байгаа. Би бол ингэж боддөг одоо нэгэнтээ ингэж төрчихсөн хүмүүсийг бол гадуурхаж болохгүй шүү дээ тий. Гадуурхах, үзий ядах, шахаж хавчих бол байж болохгүй. Тэг угаасаа л ингэж төрчихсөн юмыг одоо яалтаа билээ. Харин сурчлаад ээж бол бас болохгүй баха гэж боддог. За тэгээд таад мэн одоо жохом яг энэ тий одоо ижил хүчний гэрэлтийг юу гэж одоо үздэг юм байгаа. Тэгээд тэрийгээ бас комментээр бичнэ үз. За тэгээд Уругвай улс маань бол яг Монгол шиг 3.5 сая хүн амтаагаас гадна бас хоёр том хөрштэй хоёрхан улстай хилэлдэг. За нэг нь бол Бразил. Дэлхийн бас хамгийн олон хүн амтай улсын нэг. За нөгөөх нь бол Аргентин. Тэгтээ бол Монголоос нэг ялгаатай нэм далаад гарцтай. Одоо энэ бол ингээд энэ хотын хажууд байгаа Атлантын далай. Тэгээ энэ бол яг мөрөн далай нь биш. Энэ Плата гэдэг мөрөн юм билээ л дээ. Ингээд Атлантын далай руу зутгадаг. Тэгээ хоёрхан хөрштэй боловч одоо энэ мөрөн далайгаараа дамжуулаад маш олон улсуудтай бол хөдөө аж ахуйн чиглэлээр 8 арилжаа хийдэг ийм улс юм байгаамаа. За энд ингээд энэ залуу загас өрж штэ тий. Өнөөдөр нэг л загас барьсан юм шиг байна. За энэ бол өгөөш нь the fish. See? За ингээ ойлголцохгүй нүгээс чи хэцүү. За ингээд ийхүү далайн эргээр бас ирлээ. Тэгээ нэг л ийм юу байгаад байна. Яг намайг энэ байгаа үеэр ч яг таарч нэг тийм зэвхий байгаад их юм. Цаг агаар зэвхий болохоор хотон тэгж санагдаад байгаа юм уу? Энэ л одоо юу н байж болох хамгийн өндөр барилгууд нэг тийм гоё байшин барилга байхгүй. Энд чи бас яс их мохо хогтой юм бэ. За тэгээд жоохон интернетээс уншсан бодит байдал хоёр зөрөөл байна да. Хотын төвөөр нь годамжаар явхад ер нь хэд алхаал годамжинд гэр оронгүй гуйлах гуйсан хүмүүс энэ төр бас айгүй их байгаад байна. За энд бас ингээд Hola. Oh. Nice. Uruguay. Señor Uruguay. Sí. ¿Hablas inglés? ¿Hablas inglés? No. Sí. Uruguay хүмүүс байна. Энд бас загас сорж байна. Тэгээд хараа ямар их юм уруугүй хүмүүс байт юм бэ? Одоо энэ хэсэг байна шүү дээ тий. Одоо энэ хүмүүс ингээд унтдаг газар нь байгаа байхгүй юу ер нь. Яг ийм газар л ингээд унтаж төвөөрөө нэг ингээд байгаад байгаа юм. Одоо бол бас энэ чинь ингээд хотын төвд ойролцоо байгаа шүү дээ. Энд ингээд гал түлж загас магсаа болгож иддэг байх нь байна. Энд чинь бол ингээд ороод унтчихдаг юм байна шүү дээ. За ийм амьдралтай хүмүүс айгүй их байгаад байна да. Сүний юм аа. Би одоо вокзал дээр нэрсэн байна. Тэгээд эднийх нөгөө хөдөө аж ахуйгаараа их одоо гол экспорт нь хөдөө аж ахуй байдаг гэдэг юм. Мал аж ахуй, газар тариалан. Тийм учраас бол хотоос нэг зайдуу хөдөө яваад бас тэрийг нь олж харж чадах нүггүй юу үзэх гээд байна. Тэгээд англи хэлтэй орчуулагч үнэхээр олдсонгүй. Одоо тэгэл өөрөө аргаа болвол ойлголцоод явна даа. Тэгээ очиод одоо
яаж хийж байгааг үзэж чадах нь үгүй дээ. Ямар ч хотоос гараадах юм. За энэхүү амжилттай Филадельфийн хотод явлаа. Одоо би энэ Флорида гэдэг энэ хот руу явах юм. 200 гаруй километрийн зайтай 3 цаг гаруй явах юм байна. За тэгээд тэнд очихоор хотоос нь жоохон гаранхууд мал аж ахуй, хөдөө аж ахуйтай айлууд фермүүд байдаг гиндээ. Тэгээд тийшээ л орох гэж үзэх гээд байна. За автобус бол тоглог сайхан цэвэрхэн автобус байна. За тэгээд хотоос гараад бол ерөнхийдөө юм тал юм байна. Ийм сайхан ногоон. Тэгээд бол бас газар тариалан бол айгүй их бас харагдаж байна. Энэ замд ингээл ерөнхийдөө аж ахуй битүү юм байна шүү. Фермээс гадна ийм бэлчээрийн мал аж ахуйтай юм шиг байх юм. Ингээл өхөрнүүд нь чөлөөтэй бэлчээд явж штт. За ингээд Флорида хот дээр буугаад одоо үнэхээр хэл ус ойлголцохгүй тэгээ ингээд бичлээлтэй би одоо ингээд испани хэлээртэй ингээд би ферм дээр биш юм хөдөөний нэг энгийн айлд очимоор байна. Тэгээд намайг энэ айл руу ямар нэгэн айл руу аваачаад тэгээ буцаад энэ вокзал дээр хүргээд өгөөч гэд битсэн. Тэгээд ийм ах болноо л гээл тэглээ. Эрнанд гэдэг нэг юм ах байгаа. За тэгээд намайг одоо яг ямар айл руу авч очих юм бол одоо мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан одоо хэл усныхаа өрөөнд ойлголцож болж байгаа ингээд ганц одоо багц зэвсэг энэ ChatGPT-гээр ойлголцоод за тэгээ ингээд ямар ч яваад байна. Ойлголцоход үндэ хэцүү байна. Ола. За нэг юм ихч байна. My name is Tsegi. Maria. Your name Maria. За ийм хүмүүс байдаг байх нь шүү дээ малчаа хэлүүд нь. Тэгээд энэ чинь юм тоглолнууд за ямар ч байсан байна. Тэгээд ажиглахад бол тоглолнууд бол нөгөө хотоо нэг сайн бас сайхтар цэвэрлэхгүй ингээд тэр чигт юу юм байдаг юм бэ шүү. Манайхан ч бол нөгөө одоо хоньны хот болтоо бол цэвэрлээд байдаг шүү дээ тий. За энд нэг юм характертай байгаад байна. Тэгээд энэ бол сая ингэж л би Google юугаар ойлголцлоо л доо. Сүүний чиглэлээр юу яадаг? Одоо энэ өхөр үржүүлдэг ийм айлал гэж ойлголцлоо. За Мария ихч тэгээд ямар ч байсан дагуулад ийшээгээ наашир гэл алхаад байна. Одоо дагаад алхъя. Юу оруулах гэж байгаа юм бол? Ихч. Эдгэх чинь бол нэлээд том фермер байна шүү дээ. Вау. Үнэнүүдээ хола. Үнэнүүдээ энд ингэж тэжээдэг байх нь байна. За ийшээгээ дагуулад биш орчих юм хта. Опа. Оу. За ороод ирсэн. Хола. Энэ доошоо оруулж байгаа юм. За ингээд баачхаар нь баасын бол хүчтэж авахгүй. Усаар ингээд урсагчд юм байна л да. Тийм байна. Ямар бол хөр вэ? Хоос хөрөг бол энэ л ер нь нэг 500 өхөр энэ фермд бол байгаа баха. Хорогч юм да. Шээ. Oh. Great. Ингээд ямар ч ирсэн байна. Талаар өнгөрсөнгүй. Гэтэж хойг нь харъя гэсэн ямар ч сан харлаа. Сэнэрэ. Нөө. За энэ лаг ихч байна уу? Мөнгө өгөх гэсэн чи ерөөсөө авахгүй гэж. За бас гоё таалагдлаа. Зүгээр ингэ явдаг бас эвгүй юм тий. Ихч бол ерөөсөө авахгүй гэж мөнгө. Gracias, muchas gracias. За надад нэг энэ Флоридагийн хөдөөгийн холбоо энд амттан цуглуулж
зардаг гэдэг ийм газар төр зогсчлоо. Тэгээд ола. За тэгээд адуунууд их харагдаж байна. Эцээр нэг юу юм шүү. Монгол шиг ийм хятад мотоцикл шүү дээ. Тэгээ хятад мотоциклтай хамт ола. Хятад мотоциклтай хамт тийм баг морьтой залуучууд байна. За эдний морьтой залуучууд имерхөө уцтай ола. За морийн очиод үзчих хойртод имэйлийн сонирх боломж байна уу байхгүй юу? Морьтууд биш шүү. Энэ морины имэйл бол Орос имэйл шиг тэгсэн мөртлөө ганцхан олонтой ийм байдлаар морио имэйл тийм байна. Жохон Ола senior. Good. Good. Cowboy гутал. The shoes. Cowboy shoes. Come please. Айлгаж ирэх хөдөөнийхийг хөрхөн байдаг шүү дээ. Cowboy. Wow. Ардаа нөгөө эртөө cowboy гутал байна л да. Оо. Си. Та ч юуж ялцсан юм да. Oh. Yeah, I know. Cowboy. За зүг юм сайхан залуучууд байна. Muchas gracias. Gracias. Таач ойлголцохгүй юм да тийм ээ. За тэгээд Уругвай улсын хамгийн том одоо экспорт нь бол энэ үхлийн мах байгаа юм. Одоо би яг идчихээн тэр газар нь. Тэгээд энэ махыг болохоор одоо энэ үхлийн мах нь бол дээд зэрэглэлийн Хятад, Европ, Америк, Израиль зэрэг улсууд руу зардсан юм байна. За тэгээд сүүн бүтээгдэхүүн буюу бяцлаг, тараг. За энийг бол Бразил, Мексик, Алжир зэрэг улсууд руу экспортлдог. За гол хоёр зүйлт нь бол энэ юм байна. Би ч одоо яг тэр хөдөөн нэрчсэн байгаа болохоор бас тэр махыг мэдээж амталж үзэж юм л да. Тэг үнэхээр гоё зай байна. Амар гоё тийм зөөлхөн тэг нэг юм цөцгийн хамарлуу нэг юм синк гээд байгаа юм шиг ийм гоё мах байт юм байна. Тэгээ энэ бас нэг гоё салаад байна. Нийслэл салаад шиг. Тэгээ амт нь бас л нийслэл салаад шиг тэгтээ их гоё зөөлхөн юм байна үз. За тэгээ ийм дээд зэрэглэлийн махыг л яг одоо миний энэ байгаа Флорида гэдэг мужид тосгонд гэх юм уу? Ингээд одоо үйлдвэрлэж боловсруулдаг байх нэ. Тэгээд ер нь бол сая ингээд зөндөө том юм үйлдвэр шиг юмнууд байсан. Тэгээд тэр нь бол бодвол энэ хөдөө аж ахуйн чиглэлийн юмнууд байсан баг. Тэгээд бид нар бас суралцмаар юм байна, тийм ээ. Монголчин мал аж ахуй орн гэдэг. Тэгэл малчид гэхлээрээ нэг хэдэн мянгад малчтаас бусад малчлан одоо жишээ нь манай Монголын нэг ядуурлыг авахаар хөдөө орон нутагт айгүй их байгаад байдаг. Тэгээ ийм технологичод үйлдвэржүүлээд ингээд бас хөдөө аж ахуйгаа хөгжүүлвэл зүгээр юм даа л гэж бодож байгаа. Одоо эн чинь ямар ч уул уурхайн баялаг байхгүй зөө ашиглаж исэн туршлагач байхгүй. Тэгтээ бол яг зөвхөн энэ 3.5 сая хүн мал аж ахуйгаараа заавал нэг иймэрхүү амьдарч болоод байна шүү. Тэгээд энэ тосгонд маань бас юм юу байна? Одоо буддийн шашны бурхтууд. Тэгээд энэ гараар л юм хийдэг нэг юм уран хүнний л одоо ажлын байр юм уу да баахан цэцэг энэ тарьцсан. Тэгээд ийм юм байна. Уругвай улс биштэй бас хамгийн нөгөө шашингүй улстай орд юм байна. Одоо өөрөөр хэлбэл төр шашин хоёрыг бүр эрс тусгаарлсан. За 40% нь бол одоо христийн шүтлэгтэй. Гэхдээ нөгөө Крисмас дэй гэж байдаг шүү дээ, тэ. Тэр өдрийг хүртэл ингэж албан ёсоор нэрлэхтэй шашныхаар нь биш.
зүгээр гэр бүлийн өдөр энэ төр гэж юу вэ нэрлэдэг юм байна. Албан ёсоор. За тэгээд яг хүн амынх нь бол 50% нь атеист буюу ямар ч шашингүй ийм үзэлтэй хүмүүс байдаг юм байна. А үлдсэн 40% нь болохоор Христ католикийн шашинтай. За тэгээд үлдсэн 10% нь бол одоо ислам, буддийн шашин эдэргээд. За бас ийм онцлогтой улс юм байна шүү. Хамгийн их одоо шашингүй хүмүүстэй улс. За тэгээд тосхны мөн амьдрал бол ингээд ер нь ил хул нэг хүү амтанч таардагчгүй юм байна. Тэгээд амьдарч байгаа ер нь нэг хэм маяг нь бол ийм дандаа л ийм намхан барилгууд байна. Ер нь нэг давхрал ийм байшингууд байна л да. Тэгээд ичээнэ ерөнхийдөө амьдэрдэг. За эсвэл ингээд энд бас нэг ийм үйлчлэгээ бас юм зараад байна ш. Тэгээд ер нь бол ийм нэг давхрал юм байна. Тэгээд одоо Монгол жишээ нэг суманд очихоор нэг хүү амтнд таардгүй штэ тий. Нэг бүжгэнсэн юм зэн байхгүй. За иймэрхүү бас нэг юм амьдралын хэм маяг байдаг юм байна шүү. За ингээд би одоо нийслэл хот Монтевидео руугаа буцаад явлаа. Одоо би энэ Улаанбаатараар ирвэл үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нь алхаж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь нэг юм энгийн байгааз. Тэгээ би энэ улсын яг учрыг нь ойлгочлоо. Би ингээ гайхаадсан байхгүй юу. Ингээд үзүүлэлтүүд нь айгүй өндөр мөртлөө. Тэгээ дэлхийд одоо эдийн засаг масаг нэг хүн ногдох орлого, ад жаргал, авилгалын индексээр өндөр мөртлөө. Ингээд энэ хот мотоор нь явахаар нэг тийм гоё орчин үеийн ч юм уу тийм өндөр хөгжсөн улсын ямар ч шинж тэмдэг байхгүй. Тийм үйлчилгээч байхгүй. Тэгээд тэгсэн мөртлөө яг ядуусын хороолт гэхээр миний буудал чи өөрөө тэр ядуусын хороолт нь байрлаад байгаа байхгүй. Ингээ эргэн тойрноо яваад харахаар нэг тийм амар ядуу юм байхгүй. Яг хүмүүс бол нөгөө гуйлга гуйдаг хүмүүс бол ингээд тааралдаад байгаа юм л та надтай. Гэр оронгүй. За тэгээд яагаад ийм байгаад юм гэдэг би учрыг ойлгочлоо. Энэ улсын юм байна штэ. 65% нь дундаж давхарга юм байна. Одоо амжиргааны төвчнөөс дээгүүр амьдэрдэг буюу дундаж давхаргийнхан байд юм байна. Тийм учраас 65% нь дундаж, 10% нь одоо ядууралтай. За тэгээд нэг 20% нь болохоор өндөр орлоготой иргэд байд юм байна л та. За тэгээд тийм учраас бол энэ чинь ингээд нэг тийм айхтар баян затгалан юм шиг харагдахаар юм алга. Тийм айхтар ядуу хороол муруулч гэж байдаггүй юм байна. Ингээд нөгөө авилгагүй тий. Тэгээд дундаж давхаргаа ингээд маш өндөр хэмжээнд ингээд бүр 65% таа ингэж одоо бий болгосон учраас энэ улс бол ингээд ад жаргалын индексээрээ тий тэгээ авилгагүй энэ бүх юмараа бол ингээд юу яадаг юм байна. Дэлхийд бас ингээд урдуур яваад байт юм байна. Өөрөөр хэлбэл энэ улсын иргэдийн 65% нь одоо цалин малингаа тий сардаа цалингаа аваад тэгэл дутагдах гिचгдах юмгүй амьдэрдэг. Учиргүй одоо овоо цоцсодл ингээл тансаглаад ингээд идэг юм байхгүй. Угаасаа байх ч юм бэ энэ улсад баг тийм юм. За ийм учиртай улс юм байна. Би энэ бүр гайхагдсан байхгүй. Ингээ нэг л юм нэг мүлгэр улс байгаадсан. Ингээд үзий харчий гэхээр ч юм байхгүй. Вау гэхээр нэг лакшери ч юм байхгүй. Хүү хаа гэхээр нэг тийм ядуурлж байхгүй тий. Тийм л юм байна. Одоо энэ зогсож байгаа хүмүүс бол ингээл дундаж давхаргийнх нь байх магадлал айгүй өндөр 65%. Тэгэл ингээд сайхан олсон сарынхаа цалингаар л сайхан стрессгүй хоол ундаа авч идээд амьдрах байрандаа төлөөд за ингээд амьдэрдэг тийм өндөр хөгжилтэйч биш, ядууч биш, дундаж давхаргаа хамгийн хүчтэй бий болгосон улс юм байна.